Яг инженер Цаана харагдаж байгаа сав бол 45,300 м3 багтаамжтай, 60 м-ийн диаметртай, 19.2 м-ийн өндөртэй ийм агуулгах сав байна. Түүхэд басны маань хамгийн том сав. Тэ том Бүхэн өргөдөд хэлсэн. тийм хамгийн том. Хамгийн том. Бензиний нөөцний энийг л барьчаад олчих гээд байгаа. Тэгээд Бариулах технологийн юм тий. Тэрийг нэмэлт ажиллаар хэлж болно шүү дээ. биш нэмэлт ажиллаар хэлэх чинь нэр. Одоо шийдвэрлэл гаргах шүү дээ. Нэмэлт ажиллаар Улаанбаатар тийм. Дээрээс нь гагнахгүй. Тийм. Одоо хамгийн доотлыг явуулчаад одоо чинь иймэрхүү диаметртэй бол нэг 90 жак буюу данхраад байгаа. Тэгээ зэрэг өргөөл доотлыг нь хийгээл гагнаад дахиж өргөөл доороос нь явд юм байл. Өөр технологи. Өөр технологитой. Гагнуурын машин бас өөр. Тийм байна. Тэгэхээр суудаг баг л та тийм. Хамгийн найдвартай бид нар бол анхны үйлдвэрээ ажиллах гэж байгаа учраас бүх хэмээг дээд зэргийн одоо хамгийн дээд стандартаар хийлгэж байгаа. Хооронд нь дөрөв Олонгослоо наач эргэж ш. Тийм. Эцэст нь 3 эсвэл хуваах ойролцоогоор 20 м-ээр ингэж хэсэгчилж ингэж гагнаж байгаа. За та бүхэн гэдэг байгаа. За та энэ талаас нь харуул. За энэ зузаан төмөрөг батчихъя. Цааш явах юм уу? Тий. Алахгүй. Таныг ирэхэд зүгээр хавтгайсэн шүү дээ. Байхгүйсэн тийм үү? Тэгэхээр энэ одоо ингэж хурж ирээд огсрогдоод болоо. Ер нь Зам кайсээс. Гэн савс. Түүл бас сүүлээс. одоо энэ харууд дээр чинь насуусаад суун. Бидний ажил авч байгаа нь 26-7 байсан юм. Одоо 50% болсон байна. Энэ нэг Гэлцүүлсэн. Сая наадмаас хойш хэдэн үнийг дөө? Бараг 20% шүү. Амар явсан. Аюу шивсэн. 30 ч магадгүй шүү тийм. За энэ дээр уул зогсчихсан бид нар бойсон. Энэ манай захиргаан станц. За захиргаан станцын суурь гэдэг бол одоо бас нэлээх хугацаа шаардсан. Тий, захиргаан станц. Нэг мазуучгийн маягаар ажиллах. Нэг ойл хүйл гэдэг ажил. Фил ойл гэдэг ажил. За газрын зүсний Монгол газрын зүсний үйлдвэрийн ажил бол бас одоо үндсэндээ 10 жилийн өмнө Нарендра Моди ерхий сайд Энтэх улсын ерхий сайд Монгол улсад ажиллах үедээ анх одоо хэлцэж дахиж шийдвэрлэгдэж одоо хөнгөлтөө зээлээр барихаар шийдвэрсэн боловч одоо 10 жилийн хугацаанд үндсэндээ орон нэлээд зогсон байдалд удаашралтай явж ирсэн. За энэ ажил бол одоо манай засгийн газар одоо анх байгуулагдсан цагаас эхэлж онцгой ач холбогдлогч хурдлуулах бүх шаардлагатай хэмжээ авч ажилласан. Яг бол газрын зүсний үйлдвэр бол манай улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой юм. Бүтээн байгуулалт одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явцаа танилцахад 50% байна. Үндсэндээ эх жилийн хугацаанд бид бүрэн дуусгаж 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж хахаж ажиллаж байна. Энэ талаар бол манай Энтэх улсын элчин сайд Энтэх улсын засгийн газар ус онцгой анхаарч дэмжлэг өгүүлж хурцтай ажиллалаа. Далай орон дархан хэлтэй дачин харуулна. Түүх гэдэг юм бүтээгдэж байгаа шээ. Тийм шүү дээ. Түүх. Тий. Түүхэн бүтээн болж. За заахтайгаа нэг авах боллоо.